Free podcasting энэ ойд нэг юм байна. Цуврал үргэлжилж байна. Өмнө бид нэр ойд болсон хачин жигтэй хэрэгүүдийн талаар ярьж байсан. Ялангуяа манай энэ ойд ямар нэг юм байна гэдэг эхний дугаар бол нэлээд үзэл өндөртэй дугаар байгаа. Тэгэхээр энэний цуврал энэ ойд нэг юм байна. Өнөөдөр бид нэр хоёр газар төвлөрч ярина. Нэг нь Хойд Америк. За бүр тодруулах юм бол Америк нэгдсэн улсын тэр Баренц гэдэг ойд болсон. Тэр ойд ямар нэг юм байгаа тухай. Хоёр дахь нь бол Англид. Английн Devon-д болсон. Хоёр ер нь тохиолдлыг ярина. Тэгэхээр цаашдаа манай подкастын зүгээс далайн гүнд ямар нэг юм байна гэх мэтлээ одоо бас судалгааны ажлууд дээр ажиллаж байгаа. Ингээд энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Free podcast-д тавтаа морилно. Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Биднийг дэмжиж ажилладаг Triton одоо спорт барааны үйлдвэрийн дэлгүүртэй бас талархснаа илэрхийлье. Мөн манай сууг та бүхэн subscribe даж нэгдэх юм бол 5 дахь өдрийн 12 цаг болгонд орж байгаа дугаарууд та бүхэнд цаг алдахгүй хүрэх ийм боломжтой байгаа. За ингээд өнөөдрийнхөө хэрэг рүү оръё. Хамгийн их нэрийг Баренцын шилмүстойд ямар нэгэн зүйл байна. За энийг харсан, үзсэн, таарсан гэх хүмүүсийн ярьсан түүх жигтэй сонин явдлуудыг өнөөдөр цуглуулж та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За Хойд Америкийн шигүү ой өндөр шилмүст моднууд ургадаг. Зарим хэсгээрээ хүн явахад нэлээд хэцүү. За энэ төвд хүмүүс амьдарч эхэлсэн цагаасаа л эхлээл янз бүрийн үзүүлсийг харсан, үзсэн, сонссон гэх яриа байдаг, тэмдэглэл байдаг. За тухайлбал харсан зүйлд нь алмас, авраг биед, сонин содон шувууд, за мөн хачин дуу аваа сонссон гэх мэтчлийн яриануд нэлээд байдаг. Гэхдээ эдгээр дундаас нэг тийм зарим хүний бичиж байгаа бол тамаас ирсэн гэмээр нэг тийм сонин амьтан хүмүүсийн сонирхлыг нэлээд татж байгаа. За тэр амьтныг бол хүмүүс Нью Жерсигийн чөтгөр гэж нэрлэдэг. За Нью-Йорк болон Пенсильвани мужийн нутгаар байрлах ойд харсан гэх хүмүүс нэлээд их байгаа. За Нью Жерси мужийн хувьд бол Америк нэгдсэн улстай хүн амынхаа нэгдчлаараа дээгүүр ордог. Гисэн эдий ч өмнөд хэсэг нь бол маш их ойтой учраас бараг хүн амьдардгүй гэж хэлж болно. За тэр хэсэг газрын шигүү ойг бол ер нь намаг ихтэй, модон шигүү. За 1 сая акр гэж байгаа. За тэр нэг евро шилжүүлэхээр нэг 4500 км² нутгийг эзлэн оршдог тийм хэсэг газар байгаа. За тэр газрыг бол Баренцын шилмүстэй гэж нэрлэдэг. За тэнд жинхэнэ амьдрал буцалдаг гэж үздэг. Гэхдээ амьдрал гэдэг нь хүний амьдрал биш те. Амьтад зэрлэг амьтад их байдаг. За Нью Жерси мужийн Pine Barrens буюу шилмүстэй бүс гэдэг энэ газар Атлантын далайн эрэг дагуу хамгийн том ой бүхий тусгай хамгаалалттай газар гэж явдаг. За сонин зүйл нь гэвэл хөрсөн тимийг шимт хичээлтэй биш. Гэхдээ Атлантын далайн чиглэг агаар энэ газрыг ойтой болох гол шалтгаан болсон гэж үзэж байгаа. Гэхдээ ой нь манай ихтэй. Ер нь бол нэг авраг ман туултай их төстэй. Хөрс нь бол нэлээд элс ихтэй. Тэгсэн мөртлөө ой их ургадаг. За энэ Pine Barrens нь хүний гарт өртөөгүй, хүний гарт баг өртсөн ийм газар. Тэгсэн мөртлөө түүнд хүн ам ихтэй Нью-Йорк болон Филадельфи хэсгүүд ингээд оршдог байна. Хүний гар хүрээгүй зэрлэг байгаль гэдгийг нь бодолцоод 1978 оны Конгресс энэ газрыг тусгай хамгаалтанд авсан. За зорилго нь бол мэдээж хэрэг унган төрхийг нь хамгаалах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах. За ингээд 1967 онд бол Джон Макфей гэдэг хүн энэ газрын талаар ном бичсэн байдаг. За тэгээд түүний эзэж байгаа бол энэ газар бол нэг 170-аас 200 сая жилийн өмнөөс эхлээл энэ газар ерөөхдөө өнөөгийнхөө төрхийг олж эхэлсэн болов гэсэн таамагийг гаргасан байна. За үе бол энэ газар далаа дээр нэг гарч ирээ далаа дор ороод исэн байна. 170-аас 200 сая жилийн хугацаанд. Гэхдээ эрдэс баялаг их сайтай гэж геологчд бол үздэг. За уур амьсгалын хувьд бол чиглэг жилд дунджаар 1200 мм тундас ундаг гэдэг чинь манай Монголын дундасаас нэг 4-5 дахин их байгаа тийм. Зун нь халуун, чиглэг, өвөл нь хүйтэн, бас урт. Гэхдээ намар нь бас огцом хүйтрэх тохиолдол байдаг. Хурд тундас жилд бас янз бүрээр ордог, цас их ундаг, салхиг салхилдаг, аадар бороо мөндөр ордог ийм газар байна. За Pine Barrens хамгийн багаар бодоход 850 зүйлийн ургамал ургадаг. За түүнээс 92 нь бол устдах аюулд орсон
анис, цангис, бөөрөлзөн гэх мэт 20 төрлийн жимс ургана, 39 зүйлийн хөхтөн амьтад, 300 зүйлийн шувууд, 59 зүйлийн мөлхөгчд болон 2 нутагтан, гол болон нууруудад 91 зүйлийн загас амьдардаг гэдэг судалгааг бол биологчд гаргасан. За энэ амьтдаас 43 зүйл нь ховорцсон ангилалд ордог. Дорны хоржгонуурт могоо гэх маш сонирхолтой могоо энд байдаг. Америкийн бэлэг тэмдэг болсон нэг цагаан толгойтой бүргэд Bald Eagle гэдэг чинь тэр бүргэд энэ газар бол цөөн тоогоор амьдардаг. За зарим хүний хувьд энэ газар нь жинхэнэ явааж байгаа бол зарим хүний хувьд бол жинхэнэ там болдог. За энэ газар бол илүү нөгөө явган аялал хийх, майхантай аялал хийх, майхантай хоноглох, пикник буюу ил задгаа хоол хийх гэдэг бол нэлээд тохиромжтой газар. Бас нуурын усанд нь каяк завтай аялж болно, загасчилж болно. За энд европчуудыг ирэхээс өмнө буюу барагцаал бол нэг 10,000 жилийн тэртегээс хүмүүс амьдарч байжээ гэж одоо антропологчд гаргаж ирээд байгаа. Тодорхойлбол тэнд байдаг хамгийн алдартай овгон дээр Lenape гэдэг овг байгаа тийм. Энэ овгийнхан бол энд байх арслан заанч гэдэг юм уу өөр амьтнаар нутаагаа нэрлэж болох байсан боловч луугийн ой гэж нэрлсэн байдаг өөрсдийнхөө хэлээр. За 1609 онд энд Хенри Хадсон нэрснээр европчууд анх энэ газартаа танилцсан. Хенри Хадсон гэдэг нь Хадсны булан гэдээ бид нар мэдэн шүү дээ. Далаашдын 2 дугаар дугаар дээр ярьжсэн баг. Улмаар колоничлог ажил өрнөсөн. Олон ч овг аймгийг баруун зүг рүү шахсан. Жонхоо энэ үеэс л эхэлж энэ ой руу орсон хүмүүсийн дунд одоо сони айчин зүйл харсан талаар яриа бол өрнөдөг болсон. За энэ бол зөвхөн өнгөрсөн үеийн хэдэн үлгэр домгийн одоо ярьдаг хүмүүсийн асуудал биш. За энэ ойн талаарх яриа бол өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа. 1980 онд Alan McFarlane гэдэг фермерийн аж ахуй эрхэлдэг нэг хүн энд маш олон тооны гахаа нэг дор өгсөн байхыг олсон байна. За хамгийн сонинд эдний одоо толгой дээрээс нь ингээ хадсан. Тэгээ тархи нь байхгүй, тархийг нь сорчсон юм шиг тийм байсан гэж байгаа. Тэгээ тэдний харсан зүйлс нь гэвэл нэг тийм туурайтай гэмээр хойд хоёр хөл дээрээ явдаг, маш хурц юм хумстай. Тэгээд улаан өнгөтэй буйн юм нүдтэй, хоёр нүд нь бол энэ бүгд энэ дээр нэг юу байгаа. Санал нэгдэж бичээд байгаа. Далавчтай гэхийг бодоход нис чаддаг болж таарч байгаа. Далавч нь яг л сарсан баг байхных шиг бас зарим хүний хэлж байгаагаар бол ямааны гэмээр. За заримийнх нь хэлж байгаа бол бугын гэмээр толгойтой. Тэгээд хамгийн амар нь бол нөгөө харанхууд гэрэлтдэг улаан нүд нь. Түүний хүнлүү харж байгаа нэлээд аимшигтай байсан гэдэг яриа хүмүүс ярьдаг. Зарим тэр амьтныг хараагүйч архирах нисэх дууг нь одоо алсад сонссон гэсэн. 1735 онд Deborah Leeds гэх эмэгтэй 13 настай хүүгээ мухар одоо айгүй тийм муухай дүр төрхтэй төрсөн учраас хараагаад тэгээ одоо хөөж явуулсан. Тэгээд тэр хүү улмаар зүхтааж ойроо ороод ийм аимшигтай амьтан болж хуурсан гэсэн домог бол байдаг. За тэр Аалан гэх фермерийн хувьд бол олон тооны гахаа маш сонирн байдалтайгаар өгсөн байхыг олох үед хүмүүс маш их сонирхож бас айж хүлээж авсан байдаг. За Ааланы хувьд бол ийм байдалтай өгсөн амьтаа харсан цорын ганц хүн биш. Тухайлбал 1966 онд нэг фермер нэг шөнийн дотор нугас, галуу, нохой, муур гэх мэт 40 орчим өөр амьтан алсан тийм уул мөрийг олсон баг. За 1993 онд Джон Ирвин гэх байгаль хамгаалагч Молика голын дагуу эргүүл хийж явсан баг. За энэ голоор завтай мод тээвэрлэх ажил юу н хийгддэг учраас тэр замыг хянжээдэг. Тэр дагуу явсан хүмүүс тентхийн амьтад одоо хачин жигтэй байдлаар өгсөн байхыг бас үе үе олдог гэж. Джоны хувьд бас хачин жигтэй зүйлс харсан 30 орчим килограмм жинтэй овчарк үйлдвэрийн нохооны хоолойг тас хадсан байдалтай алсан байхыг олсон баг. Судалгааны үр дүнд ямар амьтан үүнийг хийснийг тогтоож чадаагүй ганцхан энэ амьтан бол маш хүчтэй их хурц шүдтэй байсан гэдгийг л тогтоосон баг. Тэгээ 1993 оны нэгэн орой яг гол дагуу эргүүл хийж байсан тэр байгаль хамгаалагч яг эргүүл хийж явж байхдаа энэ ойд яг бууг элбэнх харах нь бол байдаг л үзэгдэл нэг сони юм биш. За ямар тач ярианаас нь сонсох юм бол ажилдаа тун дуртай хүн гэдгийг мэдэж болохоор. Тэгээ гол дагуу замаар машин уунж явж байх үедээ замын хажуу руу модон дотор нэг тийм хойд хоёр хөл дээр явдаг болов гэмээр маш өндөр жин ихтэй ийм амьтан байхыг олж харсан байна. Тэр байгаль хамгаалагч айсандаа хөшиж орхисон. Гайхаа зогссон. Тэгэд зогсоод нэлээд харсан. Тэгээд энэ амьтан бол өмнө нь юусаа харж байгаагүй ийм амьтан байна гэж өөрөө үзээ. За энэ амьтан өөрийнх нь ярьж байгаа бол бараг 2 м орчим өндөртэй. Баавганых гэмээр нэлээд тийм үсрэхэг арьстай, эврэн нарийнхан гэхдээ урт байсан гэж. Энэ амьтан бол ямар ч байгаль хамгаалагч руу ямар ч тэр амьтан бол байгаль хамгаалагч руу харсан байна. Тэгээ харсныхаа дараа тэр амьтан буцаад ойроо ингээд айж ухаан алхаад орцсон. Сүүлд нь ярьцлага өгөхэд тэр байгаль хамгаалагч маань яг юу харснаа бол ерөөсөй тайлбарлаж чадаагүй. Ямар тач түүний хэлж байгаагаар тэр нь маш аюултай араатан тэгээд махаар хоолдог нь бол тодорхой хурц шүдтэй хурц хумстай.
Энэ амьтантай таарсан байдал нь энэ хойд бидэнд сайн мэддэхгүй тийм амьтад бас байдаг юм байна шүү гэдэг энэ ойлголтыг бол өгсөн байна. 1973 онд Сьюзен гэдэг эмэгтэй түүний сүйт залуу Дэйв нэг хэсэг найзуудынхаа хамтаар одоо ойд орж тэндээ баг зэрэг хөгжим тавиад ингээд нөө машинуудад тойруулаад тавьчихсан. Тэ дунд нь яг ингээ хөгжим тавиад арх мархаа уугаад ингээд ерөнхийдөө тэнд хон гэсэн тооцоотой зогсож исэн ба. За улмаар машиныхаа суудлыг ашиглаж хэсэг тэнд юм тавьсан байж байгаа. Тэгээд одоо бүжиглэхээр шийдээд хөгжмөө тавьсан баг. Тэгээд хөгжмөө долгион дээр тааруулаад FM сонсоод тэгээд хөгжмөө чангасан. За ихтэл оройны 11 цагийн үед шөнийн Сьюзен өөр нэг машинаас нэг шар аяг авахаар бусдаас баг зэрэг салсан байна. За энэ үед радио зогссон. Тэг чив чимээг болсон. За яг энэ үед модны цаана Сьюзен ямар нэг юм хөдлөх чимээг сонссон. Тэг энэ чимээ бол яг нь Нью-Жерсид өссөн тэр бол ойд чон баавга зэрэг амьтад бол хүмүүстэй таардаг гэдгийг бол мэднэ. Хоолны үнээр татагдаж баавга ирдэг, койот чон ирдэг гэдгийг бол мэддэг учраас магадгүй чон ч юм уу баавга байж магадгүй гэж бодсон байна. Гэхдээ энэ сонссон гэдэг амьтан ямар тач нэг тийм том хэмжээтэй амьтан болж таарад. Сьюзен өөрөө бусдаа хэлэхэд яг тэд ингээ ойр орж зүрхлэхгүй байна. Тэгээд ойд орох чиг хэрсэлтэй хэлдэг зэрлэг амьтан да тэгээд могоо татахуулахаас гэхэд бөө юм болно те. Тэгээ машиндаа буцаа суухаар шийдсэн байна. Тэгээ хөгжмүүдээ унтраагаад улмаар сонсох гэж оролдоход бол тэр ойд нам гүм байгаа мүү гэмээр тийм байдалтай байсан л та. Удалгүй амьтны архирж байгаа тийм чимээ ерөнхийдөө сонсогдож эхэлсэн. За тэгээд тэр өөртөө таах гэж үзсэн баг. Ямар гэж амьтан байж таарах вэ гэдэг. Нилээн таах гэж үзсэн. Тэгвэл тэр нь бол ерөөсөө таачдаггүйсэн. Тэгж жагаад нүдийг харсан байдаг. Өөртөйг нь тойроод модон дотор алхаад байгаа нь бол мэдрэгдсэн. Тэгээд яг Ford машины дэргэд нэг аюу өндөр амьтны дүрс харагдсан баг. Машины гэрэл тэр амьтныг харсан гэж ярьсан. Тэгээд тэр яриаг ингээд яхаар буг гэмээр тэгтээ хойд хоёрол дээр зогсдог. Бугыг биш. Гал шиг улаануудтэй дахлавчтай байсан. Маш урдан хөдөлгөөнтэй. Тэгээд яах ихэн зураг яваад гисэн. Тэгээд залуус маш их айсан учраас нэг ойртой шахаад зогссон. Тэгээд буцахаар шийдсэн боловч нөө согтуур хундаа айгүй их хэрэгэлсэн учраас машин жолоод бол одоо асуудалд орох байсан учраас тэндээ хонохоор шийдсэн. За маргааш үүр цаймагц хамаг юм хамж яваад алга болчихсон. Тэгээд харсан амтнаа бол дүрсэлж ярьсан байдгийг байгальхан болгочтой. Хар далавчтай, гэрэлтэж байгаа мэт улаануудтай, өндөр. За энэ амьтантай хүмүүс ганц нэгээрээ таардаг байсан бол олон хүн таарсан тохиол баг анхных нь баг. Гэхдээ судалж үзэхэд 17 дугаар зуун болон 18 дугаар зуунд хамтдаа анд явж исэн анчид яг олуулаа байхдаа энэ амьтныг харсан байдаг. 2003 оны 100 хэсэг найзууд энэ ойд майхан таван аялал хийхээр явсан байгаа. Маш дотн найзууд. Ер нь залуучуудтай Грег, Макс, Фрэнк, Майкл гэсэн 4 залуу. За энэ залуучууд бол дөнгөж 20 гараад коллежид төгсөж байсан залуучууд. Тэгээд тусдаа салхаас өмнө одоо нөгөө завгүй амьдралд орохоос өмнө цагийг хамт өнгөрүүлж өнгөрөхөөр шийдсэн юм байсан байна. За ингээд Баренсойд аялахаар шийдсэн. Энэ бол тэдний тооцоогоор өстөө төгс аялал гэдэг нь болох ёстой байсан. Хүний хөлөөс хол зэрлэг байгальд гарахыг удаан төлөвлөж байсан боловч ямар нэгэн зүйл болвол энэ алс үг бөглөөд аюултай гэж нэг нь бол санал гаргасан. Гэхдээ нэг тооог. Ингээ Грегийг тэднийг одоо Грегийн хамаатан ойн захад машинтай буулгаад тэндээсээ явсан ба. Тэгээ энэ аялалд нийтдээ нэг 4 өдөр 3 шөнийн төлөвлөсөн. Тэндээ явган аялал хийж байгаад майхан тонох байсан. Аюулгүй байдлаа хангахад бол хүн тус бүр том буутай явсан. Бас нэг жижиг гар буутай явсан байна. Тэгээ хэсэг алхсныхаа дараа тэд ойн цорхоод орж майхнаа бариад хонголохоор хөвтсөн. Тэгээ гэгээ тухайн үед яг тасрааг байсан. Тэгээ тийм учраас бууга авч ойд ороод нэг тийм бай буутахаар явсан байна. Тэгээ хэдийгээр засмал замаас хол байсан гэсэн энэ тэнд хүний айсан гэмээр хог их таарсан. За пивний лааз, хуунцар, сав гэд хаасай үзүүлсүү таасна. Фрэнк энэ үед модноос өлгсөн байдалтай тортой зүйл байхыг олж хараад тэгээ тэр зүйл Фрэнкийн нүдэнд их содон туссан. Энэ одоо томдтой юу юм бол. Тэгээ модон давраад тэр тортой зүйлийг авч доод талыг нь дотор талыг нь харахад бол мөчилсөн элбэнх гэдэг амтан байдаг шүү дээ. Байсан. Тэгээд тэр хамгийн сонин элбэнхний толгойн бяцарсан. Цээж нь задарсан гэмээр байсан. Тэрч буйл хавиргын хүртэл харагдаж байсан. За ямар амтан үнийг хийсэн байж болох талаа нэлээд хоорондоо хэлэлцсэн байна. Тэгээ нэг удалгүй бай буудж байгаад яг тэр бай буудажсэн газаасаа буцаж яг тэр замаараа явахдаа тэр дорго бололтой амтны цээж задарсан байхыг олж харсан байна. Тэгээд тэр тортой мөчсөн элбэнхийг олсон тэр газар эргэж ирснээ ойлгосон. Тэгээд энэ удаад бол дорго болсон. Тэгээд харин ууттай элбэнхээ хайгаад олоог. Тэгээ майхан барьсан газараа буцаж очиод хоолоо эзнийхэн дараа алсад нэг тийм цус царцаам хашгираа сонссон байна. За энэ хашгираанд бол
намжийн байдал бол тэр чигээр алдарсан. Тэгээд энэ газар дээр биш агаарт гарах шиг болсон гэж байгаа энэ доо. Тэгээд ихэндээ гайхсан. Энэ ямар амьтан байж болох вэ гэдэг. Тэгээд унтаж чадахгүй нэг хэсэг байжгаад галаа торч суугаад хамгийн эхлээд Майкл, за дараа нь Фрэнк нэг зүйл дээр ингээ харцсан гэдэг тогтсон ба. Тэгээ бусдын дараа нь харсан. Тэгээд түүдэг галын цаахан талд тэднэр ямар нэгэн зүйл ингээ нэг улаануудтай ширтэж байгааг нь хараад дараа нь архирах гэмээр нэг дуу сонссон ба. За Майклын анзаарсан зүйл гэвэл Майклыг босоо зогсох үед тэр улаан гэмээр тэр нүдний байрлал нь яг өөртөө юм чацсан байсан гэж байгаа. Ингээд өөрийнхөө өндөртөө. Тэгэхээр нэлээд өндөр амтан байсан байж таарах гэдэг. За энэ үед сандарсан залуучууд тэр зүг рүү шууд бууга шуучаад галлаж гисэн. Тэгээд онсон юм уу, гүн мүү тэгж яг юу ч болсон юм бүү мэд нам гүн болсон. За тэгээд буцаад унтах гэж оролцсон. За шүндэн дунд бол Грег майхны гадаа ямар нэгэн зүрх хөдлөөд байгааг сонссон. Тэгээд унтахгүй байхаар шийдсэн баг. Галын дэргэд суугаагаараа хонсон. Өглөө нь тэр авийг шалгаж үзэхэд туурайны мөр энд тэнд гарсан байхыг бол олсон. Тэр мөр нь бугны их гэмээргүй жоохон том хэмжээтэй байсан. Тэгээд өглөө нь мэдээж буцахаар шийдсэн. Ямар ч байсан төв замын зүг алхахаар шийдсэн. Гэхдээ нэг анзаарэгдсэн зүйл нь сандарсандаа ч тэр төөрсөн баг. Тэгээд нэг л өөр болоод исэн гэж байна. Тэгээд алхах замдаа өөр олон амьтны сэгэлсэн гэмээр хүүрүүдээ олсон. Эхлээд саяхан алсан болов гэмээр бууг олсон. Гидсийг нь ярсан маягтай хөл нүд дотор эрхнүүд нь байхгүй болсон байсан. Туулаа, хэрэм, шувууд яг л тэр олдсон буухтай адилхан ингээд нэг эвдсэн, сэгэлсэн байдалтай олдсон байна. Эхлээд койот чоны нэг хийсэн баг гэж бодсон ба. Сүргээрээ. Яг адилхан байдалтай алсан байгаа нэлээд сонирхол татаад тэр өдөр яваад тэр замаа олж чадаагүй. Сандралдаж гисэн. Тэгээд нэг хэсэг хугацаа хэдэн цаг явсны дараа нар жаргах төгч байсан учраас айж гисэн. Дахиад нэг шөнийг энэ аимшигтай ойд өнгөрөө мөргөн байна гэж үзээд тэгээд яг тэгээд нөө бөөнөрөө байж хат нэг хөчтөр шөний тэр хашгирах чимээгээ дахиад сонссон баг. Гэхдээ энэ удаа агаарт. Тэгээд нэг маш том юм далаж дэвж байгаа юм шиг тийм агаарт сонссон баг. Дэвлтийн давтамжийн сонсохоор айгу удаан байсан гэж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ? Айгу том биетэй амтна гэсэн үг. Тэгээд энэ дуу ойртох үед бол агаарт гарч идэнгүүд унтрааж улмаар нуугдах болсон баг. За тэгээд нуугдаж байх үедээ тэнгэр рүү анхааралтай ажиглалт хийсэн. Тэдний иргэн тойронд нам гүн болсон. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэд эндээс явхаар шийдсэн. Харанхууд хэсэг алхаж байгаад улмаар алсад машиных бололтой гэрэл гарсан учраас баг зэрэг тайвшраад за энэ үед Макс гарч идэнгээ асааж улмаар зүүн тишээ тусгахад модны цаана хөдөлгөөн мэдрэгдсэн. За Максийн дүрсэлж хийж байгаагаар бол тэр харсан гэдэг амт нь болохоор тийм үсрэхэг хурц шарнуудтай, хурц хумстай бараг 2 м өндөр хой төл дээрээ явдаг. Эвэртэй бас нүдэн тод улаан байсан гэж байгаа. Нэгэнт харсан учраас дөрүүлээ зам руу буюу гэрэл гаргаж байгаа эсрэг шууд гүйсэн. Зам дээр арай гэж очих үед цагдаагийн машин тэднийг хараад зогсоосон баг. Тэгээ цагдаагийн машин тэднэртэй баг 30 минут цагдаа нар ярьсан байт. Юу харсан тухай. Тэгээ Майкл бол бүхнийг хэлсэн баг. Тэгээ хоёр цагдаагийн нэг нь тэгээд тэгсэн баг. За энэ талаар цаашаа ярихгүй байхыг зөвлөө гэж тэгсэн баг. Тэгээ энэ түүхүүдийг сонсоод байхад яг өгөөцгдөг хүмүүс бол байдаг. За энэ бол колоничлогчдын зохиосон үлгэр уугуулууд үр хөвгтэй айдах гэж зохиосон үлгэр одоо үгэндээ оруулахын тулд одоо урцнаасаа хол байлгахын тулд ингээд зохиосон үлгэр энэ үлгэр нь одоо ингээд аялагчдын ам дамжиж яригдаж явсаар байгаад ингээд ийм өнөөдрийн байдал төрсөн. Ерөнхийдөө худал яриа гэсэн ийм тайлбар байдаг болвол биологчд энэ тал дээр тайлбар хийхтэй гэсэн байна. Хойд Америкт амьдардаг нэгэн зүйлийн том биетэй тогруу байж болох юм аа. Тэгээд тэр тогруу болохоор нутаг дэвсгэрийг хамгаалахдаа аюу муухай ашиглах дуу чимээ гаргадаг. Энэ дуу чимээ гаргаснаар одоо нутагт нь ойрхон ирсэн, үр төлд нь ойрцсон ч юм уу те. Ангаахад идэхэд нь ойрцсон амьтдад бол холхон байхыг сануулсан ийм одоо дохио бас байж магадгүй маа гэж үзсэн ба. Магадгүй тэдний харсан гэдэг зүйл нь том биетэй шуу байж бас болох юм а гэж биологч үзээд байгаа. Гэхдээ энэ яриа бол яг эцсийн байдлаар батлагдсан зүйл бол байхгүй. Шанхай Диснейландын аяллаа хөтөлбөр бэлэн боллоо. Манай аяллаа хөтөлбөрт 8 том сэдвчлэн парк бүхий Шанхай Диснейланд маань багтсан. Үүнд Mickey Avenue, Эрдэнэсийн болон адал ядалтай арал зам мөн ирээдүйн ертөнц мөн дэлхийн хамгийн албастай тоглоомын түүх болон Zootopia анимашны бодит дүрүүттэй уулзах боломжийг танай гэр бүл болон хамтран аялагчдад олгосон байгаа. Мөн Шанхай хотын ойролцоо байрлах Сузhou, Ханчжоу хотуудаас очил 2500 жилийн түүхтэй эсний хятадын алдарт драмуудын зураг авалтыг хийсэн бодит ертөнцтэй танилцах болно. Ингээд Ханчжоу хотын захад байрлах ногоон цайны пирамид очлоод оройн нь Сүн улсын түүхэн хайр дурлал, домог харуулсан шоу үзүүлбэрийг үзэх болно. Мөн танай гэр бүл хамаатан цаатан ойр дотныхон тун удахгүй ихтэй сургууль эсэх өсвөр насны хүүхэд байгаа бол манай аяллаа хөтөлбөр давуу тал болно.
мартаж болохгүй бас нэг зүйл байгаа. Шанхайн түүхэн дүргээр аялангаа усан завин аялал хийх болно. Энэ бол эхний хэсэг байлаа. Дараагийн хэсэг Морсийн аратан, Британи. За сүүлийн 200 жилийн турш Английн фермерүүд, хөдөө орон нутгийн фермерүүд нэг тийм үл мэдэгдэх муурын төрлийн аратны тухай яриа гарсан. Энэ амтны дайралтанд өртсөн, мал хуугаа алдсан, шархтаж гэмтсэн гэсэн ийм тэмдэглэлүүд, мэдээллүүд нэлээд гардаг. Энэ үнэхээр хин нэгний зохиож улмаар бусад түнээ давсалж ярьсан ярианууд уу? Эсвэл үнэхээр тэнд ямар нэгэн амтан байна уу гэдэг нь өнөөдрийг хүртэл асуулт хэвээрээ байна. За өмнө нь цэргийн алба хааж ирсэн Ли Энфилд гэх залуу Devon-ийн хөдөө газар амарч ирсэн. Гэхдээ яг тэр нэг бууга авч яваад нэг тийм бас ойд ороод нэг үнэг бас амтан шоглох дуртай. Тэгээ тухайн үед бол яг тийм яриа бол гарсан байгаа. Ингээ нэг юм ирүүс шиг эсвэл юм арслан шиг амтан ингээд тэргээр ингээд яваад байна гэдэг. За тэнд яг ер нь бол тэр аваар бас буугаа аваад явсан бол сониуцсан гэтлээ. 3 сард нэг фермер 3 сарын хугацаанд 100 орчим хонь хургийг нэг амтан ингээд алаад байгаа тухай бас өөрт нь хэлсэн байт юм билээ. Тэгээ алсан арга нь бүгд адилхан. Хоолойг нь тасаадсан. Маш хурц шүдтэй хоолойг нь хадаад тасаадсан ийм амтан байна гэж. Тэгээ энэ филдийн хувьд бол цэргийн хүн байсан учраас өөрөө бас нэг бэсэрхэн баг бүрдүүлээд ер нь нэг сонирхоод үзье. Энэ Морсийн аратан гэж одоо ямар аратан байна гэдэг. Тэгээ 3 шөнийн төрс хөөцөлдсөн баг юм л да. Мэргэн бууч тэгээ модон зодон дээр ингээ байрлаад бас отож мотоод тий. Тэгээ янз бүрийн тийм сонь зүйл болоогүй. Тэгээ бараг л болгоор шийдэд итэл нэг мэргэн бууч нь ойд мөчөр уурч юмээ сонссон баг. За улмаар гэрлээ тусгаж үзэхэд харсан зүйлдээсээ цочоод гэрлээ унгаац. За өөрөөс нь хэдхэн метр зайтай нэг зүйл түүнийг хараа зогсож байсан. Тэгээ энэ зүйл юу байсан бэ? Ямар ч байсан тэр өөдөөс нь гэрэлтэх тийм нүднүүд хоёр нүд хурц шүднүүдийг бол харж чадсан. Тэр амтан бол байрлалыг харуул өөр яг үсрэх гэж байгаа юм шиг ингээ хярсан байдалтай байсан. За гэрлээ тусгаад харахад ногоон гэмээр нүдтэй амаа ангаах үед маш хурц шүднүүд нь харагдчихсан. Тийм хар өнгөтэй авраг муур гэмээр тийм амтан байсан. Тэгээ үсрэхтэй сайн буюу юу үсрэх гэж байна уу да гэж харагдахаар байсан. Бас хүржигнэх дууныг тийм ханхууд айгу тод сонсогдсон. Тэгээ хэсэг хугацаанд хац тулсны дараа тэр зэрэг гарбуу руу ингээ гарна явсан ба. Тэгээ тэр үед бол тухайн амтан өөрт нь аюул тохиолсныг мэдсэн үү? Шууд буцаад ойн зүг рүү хараалгаад гэсэн ба. Тэгээ босод зэргүүдээ энэ явдлыг яаж хэлэх вэ гэдгээ бодож зогссон. 1983 оны нэгэн сонинд энэ үйл явдлын талаар ярьцлага өгөөд бичсэн боловч тухайн үед хүмүүс бол итгээгүй нэг тийм доогорсон маягтай хүлээж авсан байдаг. Тэгээд удалгүй энэ амтныг харсан өөрийн тэжээвэр амтан болох нохоо муур гахаа дахиа руу дайрсан галуугийн барьсан гэх мэдээллүүд угаасаа араас ингээд цагдаа дээр хүртэл дуудлагууд ирээд эхэлсэн. За энэ бол зүгээр нэг инээдэм хайнаадан болох сэдв биш байна гэдэг хүмүүс л удахгүй ойлгосон. Ингээ Британий арал дээр хамгийн том аратан бол үнэг байдаг тий. Харин энд том хэмжээний мийн овгийн аратан байна гэдэг бол үнэхээр итгэхэд бэрх байсан. Өмнө нь Британд Дартмуртын аратан гэж байсан. Бодманы аратан гэх мэтэр хэрэгүүд бол гарч ирсэн. За энэ талаар бол Уэльс болон Английн эртний сурвалжууд бичсэн байдаг. 1970-аад онд иймэрхүү хэрэгүүд гарч ирсэн. За тэгээ 1760-аад оны үед ч гэсэн шилүүстэй төстэй амтан Devon-ийн нутгийг бас бужигнуулж ирсэн юм байдаг. 1950-аад оноос Devon хавьд муурын төрлийн том амтан байгаа хэсэг талаар удирдлагууд нэлээд судалж ирсэн. Тэгээ Шотландд барны хэрэг гарч ирсэн. Лондонгийн захын дүүргүүдэд уулын арслан ирвэс харсан эргүүд ч бас гарч ирсэн. 2011 онд Josh Hopkins гэдэг нэртэй 11 настай хүү найзуудтайгаа хамт Devon-ийн хойд нуугдаж тоглож ирсэн байна. Тэгтээ яг тэр найзлах дунд ах нь байсан. Тэгээд яг нуугдсныхан дараа түүн рүү нэг муурын төрлийн амтан дайрсан гэж. Тэгээ модон дотроос дайрсан. Хазар дээр нь маш гүн хумсны сорь үлдээсэн. Тэгээд 100-аад мод руу орох гэж байх үед найзууд болон ах нь нэрээд шуугилдаж ирснээр тэр аратан бол цутаасан байна. За энэ явдлаас 5 жилийн дараа Лондон хотоос зүүн өмнөд холгүйхэн тийм пумата төстэй амтан хүмүүсийн ферм руу орж дахиа гахаа өхөр галуу бариад байгаа талаар дуудлага цагдаа нар дээр ирсэн байдаг. Тэгээд тэнд амьдардаг 36 настай Тони Холдер гэдэг залуу тэрний ярьж байгаагаар бол түүн рүү нэг тийм түүний муур өөрөө муурт хийж идэм те муур руу нэг амтан дайраад барьсан гэж байгаа. Тэгээд тэр амтныг хөөх гэсэн боловч тэр амтан одоо Тони руу бас давхар дайраад маш хүчтэй шархтуулсан баг. 11 настай охин энэ бүхнийг нүдээр нь харсан. Тэгээд энэ талаар нэлээд дэлгэрэнгүй ярьсан байдаг. За Тони Холдерийн хувьд бол амьд үлдсэн. За тэр аратаныг Тони Холдерийн хэлж байгаа нь 99 кг жинтэй авраг том муур. Одоо ерөнхийдөө бол ирвэс байсан гэж үздэг. Бар хар өнгөтэй ирвэс, пантер байсан гэж үздэг.
тэр амьтан тооныгоос айсан гэхээсээ илүү алсад сонсогдох цагдаагийн машины дууд тохио болон гэрлээс айсан бахаа гэж үзсэн. Энэ явдлаас хойш 2 жилийн дараа Вудчестерийн ойн ойролцоо том муур гэмээр амьтны мөрийг олж харсан. За холгүйхэн бугны сэгтээ таарсан. За ямар ч байсан Девон болон Корнволын нутагт цагдаа нарын нэг энэ явдал нэг тийм баггүй сандаргаад авсан. Тэгээ сүүлийн 15 жилд энэ авраг аратантай таарсан 200 орчим дуудлага бүртгэгдсэн байна. Ингээ 2016 оны 10 дугаар сард Осло суурингийн ойролцоо арслантай төстэй амьтан харагдсан дуудлага цагдаа нарт ирээд тэр авиг цагдаа нар шалгахад Ирвсийн гэмээр мөр олсон. Холгүйх нь бас бугын сэгтээ таарсан. 2019 оны 1-р сард Мабын тосхны ойролцоо бас нэг зүйл болсон. За тэнд нэг дэм буудлаа ажиллаулдаг залуу дуудлага өгсөн. Тэгээ дэм буудлаас холгүйх нь нохооны тасарсан хойд хөл олсон байна. Удалгүй тэр хавьд айлуудын тижээр амьтад алга болж гисэн. Тэгээ тэр хавь зэрлэг аратны мөр бас тэнд харагдах болсон. За тэр оныхоо 3-р сарын 28-нд 23 настай Джеймс Стивенсон гэх залуу яг галзууныхаа цонхорыг харж исэн чинь өөрийнх нь лаборатори үйлдвэрийн нохоотой юм байна. Лабораторич жижиг нохоо биш шүү дээ, тэ. Тэгээ өвчнөдөө нэлээд шаналаад хэвчихсэн нэг цонхоор харчаад очиод харахад бол ингээд гидс мэдсэн хөв татуулсан. Ер нь нэг л айгүй хурц цумстай амтыг хийсэн тодорхой байгаа. Эндээ цуснд будагдсан байдалтай өвдөлтөндөө нэлээд шаналаад хэвтэж байгааг Джеймс олж харсан. За Джеймс сайн ойртоод харах юм бол нэлээд хүнд бэртсэн, шархацсан гэдэг нь тодорхой байгаа. Нэлээд хурц шүдтэй, хурц цумстай амтыг хийсэн нь бол тодорхой байгаа. Маргааш оройн Джеймс тэр аваар явж байгаад модон дотроос ямар нэгэн зүйл түүнийг ажиглаад байгааг мэдэрсэн байна. Тэг ямар нэгэн зүйл тэнд яваад байгааг мэдээд гэрлээ ингээд тусгаж ирсэн. Тэг тэр амьтан модон дотроос гарч ирсэн. Тэг хар өнгийн пума буюу хар ирвстэй төстэй өөрлөг ингээд айж ойртож байгааг харсан байна. Тэг Джеймс гарч ид ингээд даллаад орилоод айлах гэж оролцсон боловч тэр юусаа айх шинжгүй байсан. Тэг тэр хараатан бол Джеймс рүү айж хуржгсээр ойртож ирсэн. Джеймс нуруугаа харуулахгүй айж ухарсаар байшин руу орж чадсан. Тэгээ улмаар цонхоор харахад бол тэр амьтан тэр хэсгээр ингээд эргэлдэж агаад буцаад түүний харанхуй руу ороод алга болсон байна. Тэгээ хэдийгээр энэ хэргийг зарим хүмүүс худлаа гэж үздэг боловч алгацсан амьтан дайралтанд өрцсөн хүмүүс байгаад байгаа. Тэгээ Британд бол хүний амьд хүрэхээр тийм амьтан байхгүй гэж бол аль бие усаар үздэг. Гэхдээ энэ тохиолдол бол арай өөр зүйлийг хэлээд байгаа юм. Энэ амьтны зургийг дарсан гэх хүмүүс байх боловч тэр нэг цөөхөн дээрээс нь зураг айгу бүдэг учраас баг эвлүүлэх шиг гэж харагддаг. Тэгээд болтуух эвлүүлэх юм биш үү наалгасан гэж шууд хэлдэг хүмүүс байдаг. За тэгээ энэ аратан байлаа гэж үзье. Тэгээ энэ аратыг яаж энд ирсэн байх вэ? Хэн нэгэн тижэж байгаа тавьсан уу? Эсвэл өөр байдлаар энд ирсэн үү? Магадгүй бүр бидний ойлгохгүй орон зайн портлоор аялаад ирсэн үү? Тэр бол одоо хүртэл асуулт тавиараа байгаа. За тэгээ ямар ч байсан Жорж Монбиотын бичсэн номноос үзвэл тэр нэг Жорж Монбиотын тэр ном чи юу лээ? Аратан гэдэг. Тийм ном бичсэн байдаг. Тэр номны яг ном дээр биш гэдэг чинь удирдгал хэсэг нь баг абстракттэй. Тэр удирдгал хэсэг дээрээс нь яасан баг. Өмнө нь хараагүй эсвэл огт харна гэж бодоогүй амьтнаа хүн харахад тарих энэ мэдээллийг бүрэн боловсруулж чаддгүй. Хурдан дутдаг. Тиймээс хэмжээг нь андуурч хэлэх, хий төсөөсөх одоо байж болох юмаа гэдэг гаргалгаа гаргаж ирсэн баг. За ямар ч байсан 2002 оны намар Шотландын Бодхемын ойролцоо толгоогүй ирвсний цогц олдсон байдаг. Тухайн үед энэ мэдээ нэлээд шууган тарьж исэн. За магадгүй Английн ойд ямар нэгэн байдлаар энэ амьтан цөөн тоогоор үлдсэн болов уу? Эсвэл Абердин эсвэл өөр шалтгаан байна уу? Тэр Абердиний их сургуулийн биологчид тухайн үед энэ амьтан дээр задлан хийсэн байгаа нөгөө толгойгоо олцсон ирвсийн юм дээр. Тэгээд их сонирхолтой юм дүгнэлт тайлан дээр бичсэн байсан л да. Тэгээд тэр дүгнэлтийг уншиж үзээд нэг ингэж л би ойлгосон. За гэрийн тэжээвэр муур болон зэрлэг муурын холилдсон төрөл. Гэхдээ онцгой том биетэй гэсэн юм дүгнэлтийг хийсэн баг. Тэгээд магадгүй ямар нэгэн байдлаар энэ авраг муурнууд Британий арал дээр ирсэн. Тэгээд орон нутгийн жижиг зэрлэг муурнуудтай үржилд орж байгаа байж бас болох юм а гэдэг ийм таам гаргасан байдаг. Ямар ч гэсэн Англид бол нөө Викторианы үед гэж байдаг шүү дээ. Викторианы үед жолоос бараг 200 жил, 250 жил өмнө. Викторианы үед Британий арал дээр сонирхолтой амьтдыг бол дэлхийн өнцөг болон бүрээс авчирж хүмүүст үзүүлж нийтийн зугааг гаргадаг. Тэрнийхээ дараа бол зур суллаа тавьждаг ийм практик бол байсан байдаг. Энэ бол ном зохиолууд дээр нэлээд тодорхой гардаг. Тэгээд 1895 онд Лондонд Их Британий арал дээр байдаг 200 орчим амьтад бүртгэгдсэн байдаг. За энэ ирвэсний талаарх мэдээ яриануд бол 1970-аад оноос их түгээмэл болсон тийм дүр зураг анзаарагддаг. Тиймээс 1976 онд зэрлэг амьтныг хил давлан оруулж ирэх тэжээх тал дээр парламентаас журам гаргаж ирсэн. Магадгүй ийм учраас нууцаар тэжээдэг
байсан амьтдаа хүмүүс суллан тавьсан байж болох юм а гэж үздэг. 1970-аад оны сүүлээр Канадаас орж ирсэн шилүүс Дэвин хаваар айл амьтны малхуу барьж байгаад нэгэн фермерт буудуулсан хэрэг бас гарч исэн. Одоо хойд Америк түгээмэл байдаг тэр mountain lion гэж ярьдаг тийм одоо puma, cougar гэж ярьдаг уулын арслан 1980-аад онд Английн өмнөд нутгаар дахиад хаан фермерүүдийг түгээж байгаад цэргүүдэд алуулсан байна. Энэ амьтныг алсныхаа дараа зогц дээр задлан хийх үед шүднээс нь харахад хүний гарт тодорхой хэмжээгээр байсан болоо да гэмээр муул мороос олдсон байна. За ямар ч тач энэ эргүүд өнөөдрийг хүртэл нэгдсэн банд улсыг бол гайхшуурсаар байгаа, сандрахсаар байгаа. За ер нь бол тэгж биш юм байлээ. Их Британий хөдөө орон нутагт аялахтаа бол болгоомжтой байх хэрэгтэй. Болгоомж ерөөсөө илүүдгүй. Тэгэхээр нөгөө ер нь энэ тухайн улсад юм уу тухайн бүс нутагт нутагшаагүй тийм зэрлэг амьтныг оруулж ирж хижээх тохиолдол энэ дэлхийн нийтэд бас байдаг л да. Тухайлбал Америкт бол Python гэдэг могооч юу н Азийн могоо шүү дээ. Тэгэхэд Python-ыг Флоридад ч юм уу яг нэг Америк нэгдсэн улсын дулаан хэсгээр гэрийн тижээвэн маягаар тижээж агаад тэгээд одоо алдцдаг юм уу эсвэл нөгөөдх нь зугтаацдаг юм уу эсвэл одоо сул тавьчихдаг. Тэгээд одоо тэр нь тэргээр одоо божигнуулаад өөр амтан бариад одоо бусад гэрийн тижээвэн нохооч юм уу муур ч юм уу шувууч юм уу барьж идэв. Бүр хүүхд рүү хүртэл дайрсан юм тохиолдлууд байдаг. Тэгэхээр тэрнтэй адилхан магадгүй энэ бол Морсын нутагт амьдардаг нэгэн одоо баян хүний, нэлээд чинэлэг хүний тижээвэр амтан байж байгаад улмаар бол одоо мултраад сул яваад одоо оргооч юм эсвэл эзэн нь тавьж явуулаад ингээд иймэрхүү хэрэгүүд бас үүсчиж бас болох юмаа гэдэг тайлбарыг бол одоо ялдгаагаар тэр bedtime stories дээр бол энийг тэгж тайлбарлаж илээ л те. Тэгэхээр өнөөдрийн дугаарыг бид нэр ерөнхийдөө bedtime story бас орчуулсан. Тэгээд яг хөө тэр нөгөө bedtime stories-ийн Nepco гэдэг яг өөрсдийнх нь суралцж исэн бас нэг сувг байгаа. Тэндээс бас мэдээлэл авсан. Тэгэхээр нөгөө иймэрхүү хэрэгүүд бол ер нь үе болоод байдаг. Ингээд аюу том хэрэгүүдээс болоод ингээд дарагдаад байдаг боловч ерөнхийдөө ингээд нэг сонин жигтэй амьтад бол дэлхийн өнцөг болон бүрт ингээд байж идэг юм а гэдгийг одоо баталж байгаа юм шиг юм хэрэг бол гарсан. Гэхдээ эцсийн байдлаар бол энэ хэрэг бол нэг талтай ерөөсө гараагүй л дээ. Тэгээд үнэхээр Морсын аратан пантер ирүүс байсан уу эсвэл өөр ямар нэгэн бидний мэдэхгүй танихгүй зүйл байна уу гэдэг сонирхолтой. Бас Баренцын ойд байгаа тэр амьт ямар учиртай амьтан бэ гэдэг нь бол асуулт хэвээрээ үлдсэн. За ингээд ирэх юмд үзэгчтэй Free podcast-ийн өнөөдрийн дугаар энэ түрээ жаргаж байна. Анхаарал тавьж сонссонд баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзцаая.